аав минь өөрөө бүх хүн. Тэгээ алдарч солтой сумандаа одоо тэргүүлэх юм ахмад бөхчүүдийн тоонд орсон. Тэгэл аав минь өстө нэг Монгол готл торгон дээр зодог шуудаг аваад мотоциклаа унаалгаад бид нар ханаас мортой тавьгаад тэр наадам л үнэхээр гоод зааны хөөхд тэгээд нэг ноцолтоод бас тийм ээ бас нэг хямраа сэргээчил гэдэг болохоос нэг тийм гоц тамирчин болъё гэдэг сэтгэл байгаагүй. Ээжийн талын энэ уруу ухаан гэдэг бол мөнхийн юм байна. Бүхийн тэр малгай хувцс ийм байвал сайхан юм тийм ээ. Ийм байвал зүгээр юм гэдгийг ч ингээд энэ толгойд ингээд нам суудсан байт юм байна. Энэ бадамлынхаа цэцгийг юунд ашигладаг гэхээр бурхны сайхан гоо одоо авдар ширээний амсраар хийдэг байхгүй юу? Түших, тулах, одоо хүрээлэх, одоо эрүүл мэнд тийм ээ. Одоо бүх байлахад бэртэлт гэмтэл тийм ээ. Ийм насан сэргийлэх одоо түших тулах тэр бурхны ширээг сайхан хөвөлж хийдэг учраас хамгаалт болгож энэ бурхны бадамлынхаа цэцгийг дүрсэлж ингэж доотоо ингэж хийсэн. За ингээд дээш юм болоод ирэхлээр энэ том юм болцсон хийж гэж байгаа. Тэгээ энийг бол би уяачд бөхчүүд одоо тийм ээ хямрлаг босоо цагаан хямар нөөдөө байх болтугай сувраг мэт одоо мөнхөд өөдөө мандан бадралтгай ч гэдэг юм уу тийм ээ одоо суврагл дороосоо бүдүүсээ дээш нарийсдаг штэ тэрийг биелэгдэж ингэж хоёр сайхан болцоотой бөгжлөсөн ингэж хийдэг. Тэгээд энэ дээдлийн сампан бол Батбэх Зангилааны илэрхийлэн штэ энэ ч. Тэгээ ингэж би өөрийнхөө малганд бол ийм бэлэгдлийг шингээж. Хадам ээжээсээ авгаадаа би дээлхий. Та ерөнхий юм заагаад гэв. Тэгээ хадам ээж минь надад ингэж имждгийг шилбэг ингэж зан гэдгийг тэргээ зааж өгöd. Тэгээд би авгаадаа нэг хам бэлэн дээл хийж өгөл. Тэгэл дээл гэдэг л чи шүүбрээс амрах юм байна гэл. Тэгэл би дээл рүү орсон. Тэгээж нэг надад нэг дээлийн өнгөйсэн дээл хийн гэд хоёулаа ярьж ирсэн. Тэрүүгээр анх ээжээр заалгаад дээл хийж өгчээсэн. Одоогоор байж л би хөл дагаад явахаараа байн гомсдөг. Нэг дээжийн минь өгсөн, хоёр нөхрийн минь хийж өгсөн дээл болохоор их өмсөх дуртай. Тэгээ манай хүн тэгдэггүй надад чи болцсон л байна да гэж яхтлгүй ингэж л хийвэл зүгээр гээд. Тэр бүхэн чи нэг туршлага дээр нь юмны ивийг олох багаас бодлоо байсан. Хичнээн ороомтож хичнээн ядарч байсан ч гэсэн тэгэл өглөө ирсэн. Өөрөөр босоод хамгийн маяг гэл намайг унтж байхтал сэтгэлд нь таараагүй юм а өглөө намайг унтж хахт босоод өөрөө янзлаад хандлаад гүчи болцсон юм гээл би тэгээд үгүй энэ нэг л сэтгэл хөрөхгүй байна гэд. Сэтгэлээ өстө шингэн тэнтүүл шингээдэг л дээ. Энийг надад дараа хийж өгсөн. Нэг хинтэд нэг аваад юуны тахилдаг болно гэд. Тэгээд хийж өгсөн дээлтэй. Бүр зориуд ингээд хитэн дээл хийж өгсөн байдаг. Ер нь яг суусан цагаас хойш олоо ирсэн. Юу хүрэн байна. Дээлнүүд хүмтэй зуны гэж зөндөө олон дээл аа. Би өөрөө доторлон цавгнаа. Тэгээд дотроо энэ бүгд ерөөсөө хамтын хүчээр л юм болсон шүү дээ. Манай хүү шилбаатай гуруулаа тэгэл зүтгэнтэй. Ингээл олон найдууд яг ингээл бүгд нэг юм малгай дээлэр хийжилсэн. Нэг бол шин загварын шин гой тод гой юмдсан гой дээл ингээл бус хүмүүсийн дунд явахаар нэг сүртэй нэг хаад ноёжил жижиг тэгж харагддаг шүү дээ. Тэгэл хамгийн гоё наадам гэвэл одоо яг манай ээжилч 2016 оны наадам ер нь хамгийн дурсамжтай байсан та. Би дизайнерын сургуульд орсон. Үгүй би инженер болно.
барилгын инженер болно, нэг бол авто инженер болно гэл. Ингээд тэгээ одоо Японы сонирхол сургууль юм да, тий сонирхол одоо. Гадаад дотоод сурах ч гэсэн монголчууд одоо ингээд наадам цагаансар ийм дээлмэл хайж ийн гэвэл өөрөө хийгээд өгчих чадaltaй байхыг хичээдэг те. Ер нь яаж эсгэх тэгэл ер нь яаж имжих одоо тэгэл шилбийг хадаал өөрөөхөө шилбийг хадаал сурцсан. Одоо тэрнээс ахуулаад малгайг нь ер нь яаж хийдэг ингээд за хал малгайг ингэж хийдэг юм байна. Хал малгай өөрөө бол нэг 2 3 малгай хийсэн. Тэг яг хав эсгэх юуг нь бол сурцсан. Одоо тэгээд имжээд яаж имжээд ер нь ямар өнгө байвал гой зөгтгийг нэтрийг хараа сурж амжааг болгоо. Ер нь тэгээд цаашдаа сурахыг л бодно да. Энэ шилб мэлбий маань энэ хүүл хаттай ш та ингээд. Одоо энэ хүрээ энэ бол дээр үе нөгөө ламын хилэн малгай гэдэг байсан. Энийг чи шараар хийчих юм бол лам хүмүүсдэг байхгүй. Ингээ хийчихлээр хүрээ тайж одоо хүрээ маягийн малгай. Энийг бол ямар ч хүмүүс малчин мянгат одоо ямар ч хүн хийлгэл өнгөөмсөд. Тэгээ энэ бол бас л гой хүнддэг юм байна. Тэгээд энэ малгай ийм Монгол хувцэг өмсөх болгонд Монгол хүний сүрлэг тэр дотоод тэр энэ хүн энэ малгайг сахиадаад байна шүү дээ. Тэгэхээр энэ цаад хүний дотоос мөн чанар нь танигдна үстэй. Яагаад энэ хүн зүгээр нэг шилэв тавьчихсан болоод энэ Монголынхаа үндэсний энэ сүрлэг хувцсуудыг өмсөж хэрэглэх гээд байна гэдэг чинь тэр хүний дотоод сэтгэл мөн чанар харагдал явчихсан хүн танигд. Усаар яриад ингээд би одоо захиалга хаацсан гэдэг байхгүй олон хуцсан чинь өдөр болго. Тэгсэн нэг нөхөр хаалгадаг шаар тэгсэн чинь аавга хүн нөгөө төрүүлд өгч ороод ирлээ. Хийн хүн нөгөө арслан шинэ арслан гээ харж ярина өөдөөш. Арслан шинэ арслан нутгийн арслан минь ороод ирлээ. Яасаар урд нь яриг харин би танд нэг утсаар яасан нэг л болж өгдөг. Нэг төрхөө нэг харуулаатгая гэж бодоод ороод ирлээ гэж. Гихэмчлэнгээр тэр алдартай улсууд чинь бас нэг тийм ээ яалтчгүй би шинэ цол авчлаа штэ. Та надад хийгээд өгөөч гэдгээ л хэлж штэ тэр чинь. Тэгэхээр би тэр шинэ арсланд одоо хийж өгөхгүй гэдэг яах вэ те. Аваа танд одоо хийж өгөлгүй яах вэ. Аялаа саган 6 дараалал малгайг нь авах шийтэй. За ардын жүжигчин Цэвцээга их гоё тийм ганган тансаг хүн штэ. Тэгээ тухныхаа энүүхэн дэр ийм жижигхэн өрөнгө одоо Монгол архины аяг шиг ийм хөөх ийм хатан малгай хийлгэсэн. Гэхдээ тийм жижиг тэгээ тухныхаа энэ дэр ингээд